Алтай уулс бардам сүрлэг энэ тунгалаг цас дуулна мөнхийн манан хорогдно. Бас хүмүүний сэтгэлдж цаг үргэлжид гэрэлтэх билээ. Монгол казах ард зон их уулсаа түшиж мөнх цас дөрглуудаас нь их авсан тунгалаг ус даршаан булаг уснаас ундаалan хэдэн үеэрээ хаяа тэрлэн айл саахалт амар жимэр аж төрөн суусаар хэдэн 10 жилийг элээж байна. Монгол ба казах өнгөрсөн одоо ирээдүй. Баян үлгий дэх монгол хэлний нөхцөл байдал. Баян үлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд англи хэлний төвшнгөөрөө улсдаа дээгүүрт орох атлаа монгол хэлний төвшнгөөрөө тааруухан байдаг. Тухайлбал боловсролын үнэлгээний төвийн гаргасан мэдээллээс үзэхэд 2022 оны монгол хэл бичгийн улсын шалгалтын дундаж оноо орон даяар 501.5 байхад Баян үлгийд 364.8 буюу 27 хувиар 2024 онд 24 хувиар доогуур үзүүлэлттэй байна. Бид нөхцөл байдал ямар байгааг нүдээр үзэхээр Үлгий хотын ерөнхий боловсролын сургуулийн 1-р сургуулиар орж 5-р ангийн монгол хэлний хичээл хэрхэн орж байгааг сонирхов. За, сайн байцгаана уу сурагчдаа сууцгаа. За, одоо ямар хичээл орох вэ сурагчдаа? За, дэвтэр намаа гаргасан уу? Гаргасан. За, өнөөдөр хэдвэр сарын хэдэн билээ? За, аяжид босоод. За, өнөөдөр 11-р сарын 13 даваа гараг. За, сайн байна. За, бүгдээрээ босъё. За, 1, 2, 3. Баян үлгий дэх монгол хэлний хэрэглээний талаар багш мэргэжилтнүүд төр нийгмийн зүтгэлтнүүд ийхүү ярьж байна. Ялангуяа ерөнхий мэдлэгийн шалгалтаар бол дандаа одоо сүүлийн байранд ордог болсон юм шиг. Тэр нь одоо монгол хэл сайн мэдэхгүй байгаатай холбоотой. Энэ бол манай боловсролын системийн алдаа. Багасаа сурах юм бол сурна шүү дээ. Одоо казах хүүхдүүд англи хэлний төвшнгөөр мэдэн дээгүүр орж байгаа шүү дээ. Улсын хэмжээнд ихнүүд одоо 5-д ордог. Орос хэлээр ч их 5-д ордог. Манай Баян үлгий аймгийн бас нэг шүүмжилт өтгдөд байгаа нь бол монголоор ярьж чадахгүй байх гэсэн асуудлаар их ярьдаг юм да. Баян үлгий аймгийн боловсролын төвшинг бол ер нь тэр монгол хэлний чадамжтай ер нь холбож ингэж ойлгож тайлбарладаг тал байна. Зарим одоо хөдөөний малчин хүмүүс бол үнэхээр одоо монгол хэлээр бол ярьж чаддаг. Энэ нэг хоёр шалтгаантай. Нэг нь арчил чин нийгэм шилжихэд манай баахан залуучууд сургууль завсарлаа. Бүгдээрээ хончин болсон. Дан казак одоо хүмүүс амьд оршин суудаг сумуудын хүүхдүүд бол харьцангуй одоо монгол хэлний чадвар бол сул. Айгүй олон шалтгаантай байгаа байхгүй юу? Нэг шалтгаан нь саяны нөгөө гадаад руу их хүүхдүүд явчихж байгаа. Өлгсөн хүүхдүүд нийлсэлээр хийж авдаг гэж байгаа. Хоёрдугаарх нь бүх юм тестээр авдаг болсон. Тэгээ хүнийг яриулахгүй, сэтгэн бодох чадвар байхгүй. 4 хариултын нөгөөд хариултаа сонгочих. Тэр чинь автомат хэмээ хийдэг болсон байхгүй юу? Рефлекс. 90 онд энэ Казахстан тусгаар тогтносны дараа Казахстанд харьцаа нийлэн өргөжлөөл дээ. Тэг. Ингээдээр нэг хэсэг казахууд Казахстанд нүүрсэн байгаа. Тэг. Энэс энэ Казахстаны соёл арай илүү нэвтэрч эхэллээ л дээ баян. Энэс нөгөө залуучууд Казахстаны нэгдлээс таатагдсан. Тэрний хэлээр телевиз, кабел интернет өргөн нөлөөлөд энэ талаар жаахан нөлөөсөн л дээ. Одоо шүүхээр янз бүрийн ял оноо штэ. Тэгэхэд бол баг өөрийгөө бол хамгаалах боломж байхгүй учраас орчуулагчтай одоо шүүх хурал явагдах ч юм уу те. Эсвэл өөрийнхөө нөгөө хийсэн гимбурга гэдэг нотлохын тулд бол өөрөө тайлбарлах гэхээр нөгөө үгийн сонголтоо бол буруу хэрэглэснээс болоод харин эсрэгээр одоо ял авах ч юм уу те. Ийм тохиолдлууд бол хүндрүүлдэг ийм тохиолдлууд бол бий. Казах сургуулиудад монгол хэлээр аргачлал өөрчлөх хэрэгтэй. Бид нар их хэл дээрээ өөрснийхөө юм ойлгож чадахгүй үжиж дараачийн хэлээр орно гэдэг чинь бас жоохон хүндэвтэр байдаг байхгүй. Гэхдээ монгол хэл бол төрийн хэл. Казах хэл бол их хэл казах хүүхдүүд хувьд. Казах хэл, монгол хэл тэгээд англи хэл гэхээр жоохон хүүхдүүд ч юм гээд бас нэлээд хэцүү байгаа үстэй. 2-р ангиас эхлээд хос хэлний хөтөлбөрөөр монгол хэлний хичээлийг зааж эхэлсэн, ном нь хүрээдэрсэн. Зундагэд бол 5 цаг монгол хэл үзэж байгаа. Монгол хэлний цаг бол хангалттай.
Би их хурлын гишүүн байхдаа 2010 онд санаж байна. Нэг тогтоолын төсөл замааштай засгийн газрын тогтоол гаргуулсан. Казах хүүхдийн сургуулийн чанарыг сайжруулах тухай гэсэн нэртэй. Одоо 62 тоот, 66 тоот байдаг байхаа дараа нь. Тэнцвэрээс хэдний одоо эзэмшиг чигээр тодорхой бодлого гаргасан шүү дээ. Бага ангид одоо тийм ээ их хэл дээрээ сурна. 5 дараа хүртэл. Дунд ангид одоо хос хэл дээрээ сурна. Тэгээд ах ангид одоо монгол хэлийг бол дов сураад 10 жил төгсөхдөө хос хэлтэй болно л гэсэн бодлого гарсан. Жишээ 1-р анги, 2, 3-р ангийн хүүхэд даах ачаал, тархины ачаал нь ямар вүлээ? Тэрнийг бас бодож авах хэрэгтэй гэд боддог юм аа. Сургуулийн орчинд бол одоо аль болох одоо монгол хүүхдүүдтэй монголоор харьцаж бай гэсэн ийм зүйлүүдийг ярьдаг л да. Казахч ба өөр үндэстэнч ба Монгол улсын иргэн бол Монголын улсын төрийн хэл чухал энийг мэдэхгүй байж ажил хийж чадахгүй, сурах чадахгүй. Энэ бол хуульчлагдсан зүйл. Одоо тэр хэл сурахгүй гэж байгаа хүн тэгээд тэр баялагд дан казакаар яриад тийм ээ. Тэгээд ямар ч хөгжил одоо тийм мэдлэг боловсрол авахаас авахлаа өөрт нь нөгөө хүндээ хэцүү болох байхгүй юу? Монгол хэлээ сайн мэддгээр нийгмийн байр суурийг эзлэх бол боломжтой үрдэн гэж үздэг. Монгол улсын үндсэн төрийн хэл бол монгол хэл. Тэр монгол хэлийг мэдэхгүйгээр монгол улсад ажил хийх боломж байхгүй шүү дээ. Төрийн хэл. Монголын иргэн бол монгол хэлийг заавалчгүй мэдэх ёстой үстэй, тийм ээ? Монгол казах хүмүүсийн нөхөрлөл. Сүмих зэрэглэн гиэнэрлэн сүсхийн эргэнд эч минь бодогдно хүүгээ ирнэгээ сүгээргөө хүслийг ширтэл алсыг ширтээдээ алсад суугаа эжимэн амин гэрдэ шүдэн минь билээ. Найзлах одоо ах дүүгийн харилцаа гэдэг шиг байна шүү дээ. Өнд сухсаад огт хамаагүй. Бид нар нэг формтой, нэг левелтэй хүмүүс. Хүүхдийн зодтолдож тоглож өсөж байгаад бид нар ч арай дунд ангид орсноос хойш бүгдээрээ биеиндээ үнэхээр сайхан найзууд болоод одоо бол бүр нэгэн гэр бүл шиг бие нэгээ санаж хайрлж одоо ингээд хол болохоор бие нэгээ өгүүлдэг. Бүр нэг ээжийн нэг аавын хүүхд шиг бид нар хамт сурдаг байсан байхгүй. Тэгээд энэ чинь харин дутуу дөрмөг мэддгүү монгол хэлээ тэнцээ очиж сурдаг байсан. Тэд нэр орон гэрээр нь очдөг байсан. Цагаан сараа тэд нэр очиод шихэр боорцгоо аваад ингээд гардаг байсан. Айхтар сайхан найзууд байдаг гэсэн шүү дээ. Одоо ч гэсэн ингээд байгаад байгаа байхгүй бид нар. Хойно эрхүүгийн хуулийн дэд сурвалж 24 хүүхэд огт хөвгөд одоо хамт амьдарч хамт сурч байсан. Одоо хүртэл бид холбоотой байдаг. Саяхан амралтын газар яваад ирсэн. Тийм ээ? Дотор нь казах хүн манай гэр бүлийн хүн бид хоёр байдаг. Тэр казах хүн гэдгээс мэдэхгүй. Нэг өдөр бид анги дотроо явах оюутан залуус болохоор ноолдож, бие биенээ төлөхөж бас хөөж байж тоглолт дордсроо гэж эмэгтэй байсан. Би нэг төлөвчсөн юм шиг болов бөөмэд. Тэгсэн тэр бол Осман юулдэглээ гэж хэлчих. Тэрний би сонцоогүй. Сонцлоогүй тоогшгүй л дээ. Тэр тоглоом юм чинь. Тэгсэн тэр мөн тэгээ хичээлд алгуулчлаа. Маргааш хичээлд ирдэг. Өнөختүүдээс асуусан дордсон ясан хичээлд ирэхгүй нэ яагаад? Гэхдээ өсөгдөж чамд нэг эвгүй юм хэлчихээ тнээс ирж чадахгүй л хичээ. Юу эвгүй юм хэлсэн. Гэхдээ тэгээд Осман юулдэж хэлчихсэн би зааг ирсэн. Чи юу хэлж байна? Гэж заагнсан тэндээ ишээл ирэхгүй байна. Гэж шигж байна. Төв болохгүй дууд. Тэгсэн дээр 2 хавь явсан байвал хэс хугацааны дараагийн завсралгаар орж ирээд гүйжрээд намайг тэвэз. Яасаа гэтэр ковиосд чамд эвгүй юм хэлчихлээ. Уушлаарай гэж бас ихээр айхтар хэмжсэн, бүр уйлаглсан тийм юм хэлж байна. Бас уушил дугуйж би уушлгүй явах сон. Тэр үеийн залуучуудын сайхан шанар шүү дээ тэр. Ирээсэл бартагдахгүй.
би Улаанбаатарт заримдаа одоо машинаар явдгийн замдаа одоо найз нөхдөд цоцоход бүгдээр одоо тэгээд Баян хонгор гэх юм уу Говьалтай мөн наашаад 5-10 км гарсан замаас тосч авдаг цаашаа гаргаж өгдөг эсвэл одоо шууд явна гэсэн өнөөдөр заавал хоноо яваараа маргааш яваа нөгөөдөр яваараа гэдэг өнөхөр одоо сайхан л да. Одоо казах хүнээс бараг тэр монголчууд нь миний одоо дотны хүмүүс маш их байна гэж хэлж болохоор байна. Одоо саршны баяраар бид золгодгийг, Наврузын баяраар зилнаар ирдгийг. За хүү маань нэлээд хэдэн жилийн өмнө би казах охинтой ирж байгаа аваа. Би казах аваа авна л гэсэн. Би энэ залуучуудын хайр сэтгэлийг би хийж харж чадахгүй. За миний хүү болно. Чи үнэхээр л та хоёр биеиндээ хайртай бол та хоёр насан туршдаа амьдрах ханчин болохоор миний хүү хинтээ амьдрах нь чиний л асуудал. Өнөөдөр сайхан худуудтай, сайхан бэртэй. Энийг бол шашин бол нэг хорголд байна. Одоо хүний сэтгэл тарж байвал нэг нэгийг хөндлөж чадах юм бол тэрийг бол хорголж байгаа юм байхгүй байгаа. Миний дүүгийн одоо эхнэр нь бүр одоо Дорнот аймгийн дүүгийн хүн байгаа. Нэг нэгэнд ууссан, хот ураг болсон. Тэ? Бэр буулгасан, охиноо мордулсан. Ийм одоо ахан дүүс байна. Хамт амьдэрсэн юм чинь казагаас ч сурч байна. Бид Монголоос ч казак юмсан юм сурч байна. Ах дүү шиг тэгэл нэг нэгэндээ дэм тусуулаад тэгэл үйлдэлдэг тийм арт юм. Казакууд бол биднийг бол кенэтек гэж одоо кенэтек чинь уузум хормайт өгөөмөр гэсэн утгатай тий. Кенголд гэдэг бол их сайхан өргөн сайхан үүлэн сэтгэлтэй л гэсэн үг лээ. Айгу тий элбэг одоо дээлтэй ивэлтэй хайртай хүнийг одоо хайрладаг хүнлэг чанар сайтай өөрөөр хэлбэл одоо бид одоо нөөжрээд одоо энэ урт хормойны хажуудад суугаал амьдарч байна гэсэн одоо утгатай. Манайх бол уранхайчуудыг тэр тусмаа хөршүүдээ том айл гэж нэрлэдэг. Ахмад настаа өвчүүдийн айлд хөрч ирэнгүүт ууж ясан цайгаа шууд сунгаж өгөө. За миний хүү чи уугаараа. Чи дээшээ суу гэт ингээд дээш нь суулгаад. Одоо бид нар ах トゥ улсууд том айлын хөөхт, их айлын хөөхт гээд ингэж их хүндэтгдэг байсан. Жишээ нь ингээд хасаг айлд нэг нутгийн уранхай хүн яваад очихдаг хөвшинч залууч аль нь ч байсан хомортой гаргаж суулгаад хүндэлдэг, цайлдаг, тэр хүн жосолдог сайхан хүртэл байсан юм бол байсан цаашлаа. Их хүлээстэй ханддаг асуудалд Монголын ард түмэн үнэхээр гайхалтай шүү дээ. Хүнд их итгэмтгэ. Монголын казагууд бол дэлхийд амьдарч байгаа казагуудаас бол эрс ялгаатай, хил усаа бол сайн хадгалсан нүүдэл цуудлын амьдралаар амьдардаг. Манайх 41 чулууны мэрэг манай казагуудаас тэр мэрэгүүд байж шít. Нүүдэлчдийн дунд бий болдог шагааны тоглоомууд нөгөө хорл морл гэдэг чинь тийм тоглоомуудад хүртэл одоо 100 цааст хөзөргээд байж нэг нэр ингээд үцхээр тоглоом наадганд хүртэл тэр нүүдэлчдийн соёлыг бол баадгалагдаад үлдсэн байгаа байхгүй юу. 7 үй хөрөөг үед манайх гэрэлдэг байхгүй юу. Бие биендээ худург болдгүй. 7 юус дээшээ гарсны дараагаар нэм болдог юм. Тэрний тулд өгийн бичгийг манай казагууд бол хөдөлдөг. Агсахал бол аавчээс илүү хүндтэй байна шүү дээ. Аавч бол нэг өрхгөрийн толгой ойлгож. Агсахал бол нэг омог отогын нэг оксаг тэргүүлж байгаа юм болсон. 10-аад айл байна гэж бодъё тийм. Тэн Ахмад нь юу хэлэн тэр шууд биелүүл. Одоо танч алдаад байна. Одоо өгөнд орхоо байсан. Хүний сайныг олж нөхөрлөж хэлдэг үнэ. Сайн казахчуудыг сайн монголчуудыг миний хүүгж хэлдэг. Казахстан эренхээс тахад сайныг зарлах гаргалаа. Энэ үндэсний гэр бүлийн сургалтыг сэргээх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бид энэ залуучуудыг одоо төв соёл, хэл соёлыг хүмүүжил ойлгуулна гэж хичээлээр ойлгуулнаш байхгүй юм байна. Хичээлийн сургалтын хажуугаар гэр бүлийн сургалтыг сэргээх хэрэгтэй гэж. Энэ бол манайд хэрэгтэй зүйл. Хасайг хэрэгтэй. Одоо ухаан мэдээ орсон цагаас л одоо энэ казак дотор одоо бид нар амьдралаа шүү дээ. Энэ хүмүүс бол мундаг. Тэр хүүхэд байна уу, том хүн байна уу? Огт ялгахгүйгээр тэр дайл цайлж хамгийн гоё идэ удаага гаргаж тавьдаг.
нэг бүр хөдөө уулын мохорд байсан нэг оторд байсан нэг казак айлд очиод хандлаа. Өөртөө нөмөрөхгүй мөртөө намайг шүн ингээд хүүтэ даарчихвэ гэж ингээд очиад. Казакууд нэг онцлог нь хамгийн амттай, хамгийн сайн идэ буудааг хадгалдаг байхгүй. Зочин ирнэ. Энэ хүн бүрийн, зочин бүрийн ирнэ. Өрийн гэсэн тухайн айлдаа үлдээдэг буян гिचгэн байдаг. Тийм учраас бид бол ерөөсөө залуу хүн байна уу, хөгшин хүн байна уу хамаагүй зочин бүрийхэд үлдээж авна. Яагаад гэвэл тухайн айл гэрдэг бол буян үлдэх ёстой гэдэг. Ислам шашнаар бол сургаал номлолсон болохоор зөвхөн аллах. Тэр аллахтаа итгэн, аллахтаа ямар нэгэн одоо дүр төрслийг бол нэмхийг тэрнийг одоо хажуугаар нь өөр юм шүтгийг бол эрс одоо хоригддог. Гэтэл казакууд бол тэгдэггүй. Өөрхөө аав ээжээ хүндэтгэн бурхан болгоцтыг одоо талигаачдыг хүндэтгэн газар усаа дэдлэн зан заншлаа өдөр болгонд мал аж ахуйтай амьдрал учраас тэд нар бол өдөр болгон байгалаа шинжин малаа сэтэрлэн нүүдэл цуудлын ихтэй ойр орчмоос сэвэрлэн өөрсдөө бол биэнд айгүй их арчаатай байх, ариун байх, альва мийг одоо ариутгах энэ зан заншил бол казакуудын өв уламжлагдсан заншил. Тэгээ ёс заншлаа сайн дагж мөрдөдөг ерөөсөө. Эво юу та ийм улсууд шүү дээ. Казакч бол. Дэлхийн 44 онд казак хүмүүс амьдардаг. Казак үндэс амьдардаг. Тэдгээрийн дотор хэл, соёл, зан заншил, шашин шүтлэгээ үндэс нь одоо төрхөөрөө хадгалсан хэсэг нь Монголын казакууд байна гэж дэлхийн казакуудын холбооноос 92 онд дүгнсэн байдаг. Энэ бол маш сайхан дүгнэлт. Энэ бол одоо манай монголчууд казак төмний хүндгээд ирсэн хамт нөхөрлж ирсний гэрч. Ер нь дэлхийн казакуудаас хамгийн чөлөөтэй хамгийн одоо аз дордсон нь Монголын казакууд л байна. Энийг хэн ч хүлээж авч байна. Монгол шиг тийм тайван улс байхгүй ш. Казахын ард түмний хэл, соёл, уламжлал тэр хэвээр яваад байгаа шүү дээ. Тэр чигээр ингээд бүр тэр чигээр бид нар хадгалаад явж байгаа нэг үндэстэн бол казахууд. Бид нар тэрүүгээр бахархдаг, баярлдаг. Тэгээд Наврузын баяраар төрийн 3 өндөрлөг баяр хүрдэг улс дэлхийд байхгүй. Навруз Мерами Кутти болсон. Монголын казахуудын энэ цэврээр орох гэж залуучтай байдаг шүү дээ. Оргороо үлдсэн ганц салцгаан Монголын төрийн бодлоготой холбоотой. Богдын заскаас эхэлсэн нэгэн төр засаг хүртэл энэ ч ойлгож уламжил болсон зүйл. 1940 онд аймаг байгуулсны дараа аймаг удирдах хүмүүс байхгүй. Тэгээд залуучуудыг аваачаад Улаанбаатарт намын дэд сургууль сургаад 2 жил дотор эмэгтэй залуучуудыг Монголоор мэдхгүй шүү дээ. Казаханг нээж эмэгтэйчүүдийг тэнд бэлдэж байсан юм байна. Ийм секретнүүдийг бэлдэж байсан. Монголын казак чөлөөт казакаараа яар тийм ээ. Тиймээс энэ дээрээ гудамж явж байхдаа хараа. Торс малгайг өмсөн чанга чам ясны казакууд явж байдаг үст. Тийм ээ. 4 оронд казакууд амьдарч байгаа. Тэдний бүгд нь очиж үзсэн. Хамгийн одоо жаргалд амьдарч байгаа Монгол казакууд. Энэ өвөө тэгж ярьдаг байсан. Хөгдөд минь та нар монголчуудыг хязгаарч гомдоож болохгүй шүү. Бид нар Монголд өртөө шүү. Монголын арч тусыг, Монголын төрийн, Монголын ард түмний арч тусыг хязгаарч мартаж болохгүй гэж ярьдаг байсан. Тэр захаасыг манай аав өргөжлүүлсэн. Тэр захаасыг одоо бид нар биелүүлж яваа гэж боддог. Аав маань хэлдэг байсан. Та нар аз жаргалтай шүү гэд. Яагаад гэхээр ийм сайхан байгальтай ийм нутагт төрж өссөн ийм их оронтой шүү гэж хэлдэг байсан. Яагаад гэд ааваас асуухад манай монгол хүмүүс бол уужуу хүмүүс шүү дээ. Дэлний гормон чигээ сэтгэлэн ч гэсэн уужуу байдیں۔ Утлын ингээд яагаад ийм үзүүр нь ийм байдгийг гэсэн чинь байгалаа хайрладаг юм аа энэ хүмүүс. Гişгсэн газраа ч гэсэн гэмтэггүй тулд явдаг шүү миний хүн гэж хэлдэг байсан. Улаанбаатарт ирээд 32 жил болж байна л та. Яг ах トゥ нарын дунд байгаа юм чи. Казак хүн гэдэг мэдэрдэг шүү дээ. Тийм ээ. Бид цаашдаа олон 100 жил хамт амьдрын. Өдөр амьдрал хүнд байна. Нийгэм бас стресстэй байна. Хүндгэлтэй хамтрах хэрэгтэй. Хүндгэлийг болгох юм аа гэж.
Монголын Казакт бол жинхэнэ загвар Казак онцлог цэвэр загвар гэж хэлж байна. Яагаад хэл цэвэр ёс соншил яг хуучнаар хэвэр зан сэтгэлгээ хамгийн гол нь сэтгэлгээ энэ бол үндэсний хэвшин жахад болсон. Украины сургамж Казахстаны нөхцөл байдал. Сэтгүүлч бидний ирэл явсаар хоёр асуулттай тулгарсны нэг нь Монголд үндэстний асуудал бий юу? Зөрчил хямрал гарах уу? Иймэрхүү одоо асуудлууд бол ер нь сүүлийн хэдэн жилдэл ер нь их хурцтмал гараад байгаа л да. Би нэг 2-3 жилийн өмнө нэг таксийн суухгүй. Тэгээд төгжрлээ. Залуу асууж та бурят хүн үү? Хүн казах гэж хэлдэг. Тийм үү. Баяул гэх үү? Тийм баяул. Тэгсэн чинь баяулыг хазаах жаахан тиймэрхүү нөхцөл байдаг гэсэн гэдэг л. Төрийн өснө гэсэн чинь жоохон муусарнаатай хэрэг жоохон концерн муутай хин хэлсэн. Вебсайт нийгмийн сүлжээ хэвлэл мэдээлэл гараад байна шүү дээ. Тэгээ ийм хортой юм. Одоо сүүлийн үед сахин ертөнцөөр янз бүрийн юм яригдчих байгаа л да. Энэ бол одоо төр засгийн бодлого биш л дээ. Зарим одоо хүмүүсийн яриа болохоос биш одоо Монголын нийт ард түмний одоо яриа хөрөө энэ биш. Хэцүү. Facebook дээр зарим хичээл байгаа шүү дээ. Казахстан лугаа зайл бид нар аймаг өгсөнд баярлалаа гэдэг. За 100 мянган 140 мянга байдаг гэдэг юм Монголд одоо. Бүгд нөхгүй дээ. Ядад 40 мянга үлдэндээ энэ ч за нүүлэгчтэй бүр хөөлдөө бүр тэгэхэд 40 мянга үлдэндээ нөө Монголтойгоо суудсан үлдэн. За бүр суугаагүй ч байсан ингээд дасцсан газрын давуу зөөлөнгөд үлдэн. Монголын казак бол төрсөндөө ч юм үргэлж бахархаж дуусна. Тэгтээ дөрвөө дуусна. Би энэ хоёрын аль нэг талд нь хизээж орохгүй. Аль нэг талд нь хизээж орохгүй. Энийгээ би мэддэг. Миний дорногов намайг авчаагүй. Миний ихэд сум намайг авчаагүй. Би өдөө багасаа нөгөө Испани үлдэг өхөр Монгол гэл найзуудтайгаа өстө нөгөө тоосаагартал устцал тосаагартал төвлөлдөл өсөж байгаа хүн. Намайг миний Монгол найзууд дээд зэрэгээр хүндэлдэг. Ажиллаж байгаа байгууллагууд маань хүндэлдэг. Мэдээж ахмад хүний хувьд, ээж хүний хувьд, их хүний хувьд, багш хүний хувьд бол эмзэглэл дараа штэ. Нэг өхрийн ивэр дөрөхөөр мянган өхрийн ивэр болчиход байгаа. Баяуулгийн тухайл одоо нэг асуудал сойрлоор тавигдах юм бол доор нь заавал одоо Казак монголчуудын хооронд одоо нэг зөрчилдсөн ийм байдлууд тавигдаад байгаа л да. Казак одоо монголчууд бол миний мэдхийн бол одоо намайг хөөхд байх үед бол ингэж талтсан, маргалцсан яасан зүйлэр нь бол нэг ажиглагддаггүй байсан. Манай залуучууд байна уу? Ер нь хинж бай. Яагаад ийм асуудал хөндөх болсон юм? Хөндөх болсон шалтгаан нь юу юм? Тэрнийгээ яриад харилцан ярилцах хэрэгтэй шүү дээ. Ярилцаа тэгээд болохгүй асуудлаа шийдээд энэ цэг тавих хэрэгтэй гэж бодож байгаа юм. Энэ бол ард түмний гол нэг өршөл биш, эсвэл санаа биш. Энэ бол ганц нэг үзэгдэл дээ. Гэсэн бодлого юм ярьж байгаа зарим нэг нь бол. Энэ асуулт глобал шинжтэй Казахстанд илүү хамаатай. Тэндээс сэжүүрийг нь хөвөл ойлгоход илүү хялбар байв. 2022 оны 2 дугаар сарын 24-нд Оросын холбооны улсын цэрэг арим Украинд довтлон ороход Казахстаны тал цочрох хүлээн авчээ. Ерөнхийлөгч Такаев өмнөх ерөнхийлөгч Назарбаевын босгож ирсэн Казахын үнзэрхэг үзлийн шуургыг намжааж улс орноо илүү ардчлахын төлөө буйгаа мэдэгдэв. Эстэгвэс Украины алдаа Казахстан давтагдах нь зайлшгүй болохыг тэрээр олж харжээ. Учир нь Казахстаны хүн амын 14 гаруй хувийг Орос иргэд бүрдүүлдэг ба Оростой хил залгай Павлодарская, Северо-Казахстанская, Костанайская зэрэг хойд талын мужуудад Орос иргэд олон байдаг. 1990 онд тусгаар улс болсныхон дараагаас Казахстанд үндэслэх үзэл хүчтэй сэргсэн. Энэ даамжирсаар сүүлийн жилүүдэд байж болох улаан шугамнаас хэтрээд явчихв. Түүхийг хэд эдүгээжлэх ард түмнүүдийн түүх соёлыг өөртөө авчирч наах явдал хавдгайрлаа. Хэрвээ энэ хэтрэлтэй Казахстан дэх казах бус Орос болон бусад 10 хэр үндэстний иргэдийн эрх чөлөөнд харьцуулаад эхлэх юм бол хоёр дахь Украин болох нь гарцаагүй. Тиймээс Казахстаны эрүүл сарвал сэтгэдэг сэхэтнүүд ирээдүйд манай Казахстаны газар нутгийн нэг хэсэг алдагдахаас түүнд манай үндэсрэг үзэлтнүүд буруутай байх болно. Хамгийн түрүүнд бүх юм казахаас ихтэй хэмээн хийрхэж буй бүхэн буруутай хэмээн сануулв. Казахстаны казах бус иргэдийн ялангуяа Орос иргэдийн өөрийгөө илэрхийлэх, өөрийн соёлоороо аж төрөх эрх чөлөөг хязгаарлах нь хамгийн амар хэлбэр арга боловч асуудлыг хизээж шийдэхгүй, харин ч эсрэг үр дүнтэй байна. Назарбаевын эхлүүлсэн Казахстаны үндэслэх үзэл амьдрах чадваргүй болох нь нотлогдсон ч түүний сүүдэр арилсангүй.
Их тураанаар дамжин сунсаар Монголд хүртэл туссан юм. Тухайлбал Чингис хаан бол казах хүн. Чингисхан был казахом. Исследователь истории Золотой Орды Владимир Белинский. Үүнд өнөөдөр Казахстаны иргэдийн 25% нь эргэлзээгүй итгэдэг ажээ. Эртний хүннүү гүрэн монголчуудтай ямар ч хамаагүй гин. Зүүн гарын хүчрхэг хаан тулсыг манж биш казахууд дарж дийлсэн болов. Өнөөгийн Монгол улсын ард иргэд бол саяхан буюу 16 дугаар зууны үед манж хятадын дундаас үүссэн шинэ үндэстэн болов. Гэх мэт бишгүй юмс бий. Хэдийгээр Казахстаны эрүүл саруул сэтгэдэг сэхэтнүүд нь энэ мэт явдлыг эрс хатуу шүүмжилж байгаа ч сахим эрх чөлөөний гавьяагаар хурааж хунахад засаж залруулахад бэрх тарчгчээ. Ястад даламид цаль гэж байх юм. Казахстанд байгаа Монголоос нүүцэн казакууд хүртэл Монголын маань дотоод асуудалд орж ирж комент бичиж байгаа байхгүй. Казахстан гэж бодоод явж байгаа бол тэр одоо явах замаараа л явна үз. Эргээд энд үлдэх хүмүүс чинь бас би тэр казакуудад хэлдэг л дээ. Эргээд та нар яг хөө тэр явах маа хүмүүс нь яваад те янз бүрийн болдгийн байгаа. Энд үлдэх амьдралтай хүмүүсээ бодж болдгоо нэг үндэстэн байж та нар. Энд чинь бас нэг Монголын төлөөгөө цохлоод үлдээд үр хүүхдтэйгээ амьдраад хойштоо явах хүмүүс үлдэн шүү дээ. Тэд нар чинь орон зай байхгүй болчихлоо шүү дээ л гэж хэлээд. Бид нар чи хаашаа зайлахгүй шүү дээ. Ягаад гэвэл Монгол улсын иргэн эмчэндээ иргэн байх ч болно шүү дээ. Байсаар ирсэн юм чинь. Харамсалтай нь өнөөдөр Казахстаны 22 телевизийн сувг үздэг. Монголын өдөр тутмын өнөөдөр сониныг аймгийнхаа хэмжээнд 3хан ширхгийг захиалдаг Баян улгийн аймагт энэ сүүдэр хэрхэн нүгэлдэж туссан нь илт мэдрэгдэнэ. Казахстаны нөлөөлөл бол яг одоо казакууд Казахстан руугаа очиж сурж ирээд Баян улгийн амьдран тэгээ нөө Казахстаны нөлөөлөл гарч байх ямар нөлөөлөл гэдэг тэрийг бодоод байхыг үгүйсэхгүй. Манай өвдөд бол маш алсын гараад байсан байна шүү дээ. Яагаад вэ? Оросдод чинь бол яах вэ? 1920 оны эргэний дай. 40 оны эхорны дай. Талхалгадаа дууссан шүү дээ. Казахстанаас Казах 3 сая хүн олдсон гэж. Шинжаанд олдсон бол яах вэ? Гаймангийн талагтал, дараа нь соёлын хувьсгал яв болох байсан байна. Монголд ирсэн казахууд бол сулганы хамраас цус гараагаа дайн дайжингүй арамч ах トゥ болсон ходорог болсон зүйл. Энэ зөвлөлт холбоот улс тас задарсны дараа социалист систем задарсны дараа үндэстний ясны асуудал гараагүй ганцхан Монгол улс байгаа шүү дээ. Нэг хэрэгтэй. Хэд явсар бол их гүрнүүдийн эдш бол. Өдий хүртэл Монгол улсад үндэстэн хоорондын ямар нэгэн ноцтой асуудал байсангүй. Монголд үндэстний үзэлтнүүд байдаг ч тэдний харц казах иргэд рүүгээ чиглэж байсангүй. Уламжлалынхаа дагуу өмнөд хөршидл хамаг анхаарал нь төвлөрч явдаг. Та нар 100 жилийн өмнө ирсэн юм чи одоо ингээ маргааш үндэсний аюулгүй байдал хуралдаад ч юм уу ингээ за маргааш бүгдийг гаргая эдэргээ те. Тэгэхээр чи гарахгүйгээр би зогсчул яах вэ? Хэцүүж миний эх орон. Энэ асуудал чинь тэр нөгөө та нар гаргалаа гэхэд гарахгүй энэ нутагтаа наваад үлдээгээд солиорол яана нөгөө гаднаас нөгөө хүмүүс. Тэгээд нөгөө янз бүрийн одоо Украин шиг эндээс пууж энэ Америк шиг ингээд бид нар өгнөө бид нар туслана энэ хөөрхий казакуудыг солиорол яана. Миний эх оронд энэ аюул واخгүй. Би энийг л хэлэх гээд. За тэгэл ер нь бол ялангуяа залуучууд бол альва асуудалд хөнгөн хийсвэр сэтгэлийн хөврлөөр хандаж одоо сошиалар бол янз бүрийн одоо зүйлүүдийг бичиж тавьж гин талцж гин. За энэ нь явандаа бол үндэсний хэмжээний үл ойлголцох юм одоо байдалд хүргэх аюултай гэж залуучуудыг ч бас уриалгахдаа би тэгж хэлмээр байна. Монголдо энэ байгаа бол байгаа шиг л гоё байл та битээ тийм хонцын тийм нэг хоёрдмал тийм явах гэж байгаа хүн шиг зан гаргаач ил эргээд та нар явлаа гэхэд эргээд үлдэх хүнд чинь үлдээд ахын дүүс чи үлдэж шít энд чинь хэрвээ нэг жоохон дош тавцсан хүн бол арай л өөр юм байна. Хамаагүй ярьдаг нөхдөд байна. Бид нэр засах ёстой. Дэл авах суух маш толгой эргэж шít. Тэрийг боловсруулах чадварыг төлөвшүүлэх ёстой. Ухаантай уужим Монголын ардын би ойлгоно гэдэгт итгэж байна. Хүнд гомдж болно, ардмын гомдж болно. Украинаас үүдэлтэйгээр Казахстанд бий болсон түгшүүрийн асуудлыг хүнсэн нь санамсаргүй явдал. Зүгээр л сонирхуулах гэсэн төдий зүйл биш үлээ. Учир нь бид одоо л ухаантай, уужимхан байхгүй бол бидэнд ч бас тийм нөхцөл байдал нүүрлэхийг
үгүйсгэх аргагүй. Бодит байдал тийм мессежийг бидэнд өглөө. Баруун настайн уугуул монголчуудын нөхцөл байдал. Уранхай ардын эртний уртын дуу дуулдаг хүн 30 гаруй мянган хүн амтай Үлгий хотод гарын 5 хуруунд багтах шахам. Бид мишхийн дамжил чөлтөм химээх ах トゥ хоёртой уулзлаа. Аав ээж бол Уранхайн 7 хошууны амбны хошууны ах сумна хүмүүс Уранхай тэмнийхээ үе уламжлалыг одоо энэ үлдсэн цөөхөн уранхайчуудын үлдэхийн төлөөл одоо уртынхаа дуугдуулаад найр наадамд нь явдаг ийм ах トゥ хоёр байна бит хоёр. 1940 онд Баян Үлгий аймаг байгуулахад нийт хүн амын 50% эзэлж байсан Уранхай Тува 4 дэргэд өнөөдөр хүн амын 7 орчим хувь болжээ. Уранхай дөрвөд Тува иргэд хэдэн зуунаар аж төрж дээшин дассан уугуул нутаг орноос дөрвөж гарсан шалтгаан юу вэ? Яагаад өвөг дээдс нь гэрийнхэн буурайр тамгалсан сүсгэлэм залбирдаг алтай юугаа орхин дөрвцгээв? Энэ атар газар эзэмших хөдөлгөөн энэ төр гэдэг Монгол даяар өрнсөн. За тэгэхээр зэрэг нөгөө ажиллах хүчин хэрэгтэй янз бүрийн аймагуудад зохион байгуулалтаар хүн шилжүүлэх нөхцөл болоод уугуул нутгийн Уранхай Тува иргэдийг бол их хэмжээгээр нүүлгэж шилжүүлсэн байдаг. Казак эзэмшлээ Монгол нутгаар явна гэдэг монголчууд ч тэгээд голдуу ажил төрөл бичүүлээд өрхөөхтэй дагаад Бүүр Уранхай анхна нийлт бол анхдугаар 5 жилийн юугаар их нүүсэн байл урагшаа. Тэгэл нэгдэл бол байгуулагдаад нэгдэлт мал өгөөл тэгээд нутг ус аяал бүгдээр алгараад явчихсан. За намайг бол хүүхэд байхад манай сургуульд 120 орчим Тува хүүхдүүд байсан. 8 дугаар анги төгсгөд бол 18 хүүхэд бол үлдсэн. Бүгдээрээ л одоо урагшаа энэ Улаан залаат нах トゥ хамаатан садна барахдах гэдэл. Намаа явахад сагсаас юм 2 дугаар баг байсан. 52 онд гарсан хүн. Тэгээ баялагын төв дээр ажилчид илсүүлж авч яана гэхээр тэнд очиж бичүүлээд. Ээж минь уйлал гараад байсан тэгэл харан тэгэл далд ороод явчихсан. 18-аас 20-та хэдэн залуучууд явсан. 6 залуу явсан. 75 онд манай жаргалд манай сагсаасум Даян гэдэг газруур хавар нүүсэн. Тэрний ихт бол манайхта сагсаасум Уранхай голон байсан. Сумуд Даянгур газар хол 110 км газар бид нэр нүүхгээгээ тэр айлуучин урагшаада Хинтийн Чандган, Төв аймгийн Борнуур, Бөөрнуур тийшээ Сэлэнг хикайлуутэйгээд нүүснийг казагууд нь нутагтаа үлдчихсэн. Аймгийн удирдлагуудын хавчлагаар ч нөгөө ягаад гэвэл тэр үед аймгийн одоо намын хорооны 1-р нарийн мишгэн дарганаар аймгийн дарганаар дандаа одоо монгол хүн байсан. Гэхдээ ер нь бол тэгж асуудаг л да. Ер нь та нар яах гэж нутгасаа нэг үдит юм бэ? Энэ нутагтаа эзэн байж болдгоо мө гэж. Тэгэхээр бид нар ер нь ирээдүгөө бодож байна. Хүүхдүүдэд бодож байна гэж хэлдэг. Бид нар ийм ирээдүй ийм нөхцөл байдалд бол хүүхдүүдэд үлдээмээргүй байна гэж хэлдэг шүү дээ. Үлдсэний алууд нь хүүхдүүдэд сургууль цэцэрлэлд явуулдаг гэхээр тийм анги бэрдэх чадварга болсон байсан. Харамсалтай байлгүй. Өвчүүл уцарч шүү дээ. Уранхай залуучууд дээд сургууль төгсөөд одоо мундаг боловсролтой болоод ирээд энд үнэхээр ажил олдохгүй. Ажил олдох байгаа шалтгаан нь бол тодорхой. Нэг захирал бол өөрийнхөө хүрээний хүн өөрийнхөө ах дүүнэрээ болж өгөх ажилд оруулахыг бодоод явна. Нэгдүгээр, хоёрдугаард яг шудраг үннийг хэлэхэд хахуулд өгөх мөнгөгүй байгаа зарим нэгэн залуучууд байна. Жишээ нь одоо манай төрсөн ихчээ маань охин үлгийд ажил олдохгүй болохоор гар дээрээс Өмнө Говь аймгийн Булган суманд баг ангийн багш ажил байна. Гэхдээ тэрлүү явж ажилд орж байна. Ургийн мод ургуулдаг, төрийн саднаа авдаг ажилд тийм ээ. За Монгол хүмүүс бол ажилд орох боломжгүй байдаг. Хичнээн сар хэдэн жилийн хүртэл энэ тэрэ оруулаад энэ дарга нарын үе цахиач ажилд орж чаддаггүй гэж.
Өнөөдөр одоо хэний одоо хүмүүс ажилд орж байна. Нөгөө депутатуудын одоо хүмүүс ажилд орж байна. Тэгээ. Өнөөдөр одоо тендерийг хэн авч байна? Дандаа тэр депутатууд авч байна. Өөрөөр хэлбэл бөлөг одоо мафи бий болчих гээд байгаа шүү дээ. Байгууллагын дарга болоод ходдгүй шүү дээ. 2 жил болоход л баг 2 давхар хаос маус бариад орон нутгийн засаг захиргааны казакууд дарга нар Монгол залуучуудыг ажилд авдаг ба. Сургуулиас соёл төгсчөөд иргэжилдэг ба. Зэрэг зурагт яваад ирдэг ба. Аль нэг намыг дагснууд нь бол өнөөдөр яаж игээд бас нэг ажилд болчиход байгаа. Отог омг биш улаан цагаан болоод хуваагдчихсан. Энэ аймаар улс төрждөг аймгийн нэг нь л дээ. Өөр тасарсан чадалтаанууд нь бол яалтчгүй бүх шалгалтандаа тэнцээд гарч иж байгаа залуучууд нь ажилд орж байгаа энд. Бүх хүмүүсийг бас яагаад гэж асуудаггүй. Зарим нэг залуучууд өрөөхөжүүд маань өөрөө чадваргүй мөртлөө за би энэ казакуудаас болоод ажилд орч чадсангүй гэд өөрийгөө одоо энэ казакуудыг буруутгаад яриад байгаа хүмүүс бол байгаа. Хөдөөний малчтын хувьд бол одоо өвдөдөөс уламжилж ирсэн одоо өвдөг бодсондоо байх боломжгүй болох ч юм уу. Тийм ээ. Энэ таринд дээр үед бол уранхай хүмүүсүүд их байна. Казак хүмүүсүүд харин цөөхөн балтай байсан. Одоо бол уранхай хүмүүсүүд жоохон цөөхрээд тэгж энэ одоо казак хүмүүсүүд маш их байна. За нутгаас үнтэй юу байх вэ? Тэгэхээр тэдний одоо боломж нөхцөл нь бүрдэж өгөхгүй л байгаа учраас одоо төв газар барааж байгаа байх л гэж бодож байгаа. Тэгээд олонхоор казак малчид бас шахдаг гэсэн одоо шахаад хамгийн гол нь бол хүндэн шахагдсан байсан. Манай хуур тэр Алта таван богдын ээж наад цагаан сайтын дэвсэг гэж Алта таван богдоос залгасан том нуруу байдаг. Тэнд зусдаг байсан. Тэр цагаан голын нэг сүүн гол гэж үе тэр сүүн голын наад хөндөөгөр. Саяхан нэг очсон долгор сурынтай хоёлаа. Тэгээ тэр улсууч бас миний нутгалжаас манай үлжээ энэ гэхээр тэр хазаг айлууч аруул маруул тавиад айраг майраг тийгээд сүрхий болж ийлээ. Яста сайхан нутаг таны цаас ордгоо мал өгдгөө их сайхан нутаг энэ төр гэдэг гэж байна. Нилээн урт цахалтаа цагааны үгэн байлаа. Танаа хөгшнавын гэрийн бөөрөн дээр би гэрээ барьсан. Тэгээ сууж байна. Миний нэг дүү тэнд нас барсан тэрийг орчуулсан газар дээр нэг очиод хоёр өвлжаагаараа нэг очичгаал тэгэл буцаад хөрөтөрсөн. Тэгэл бодоол хаяа нэг уул хатараа явал өтгөө өвлжаагаа цуслан тэнд бас юм бодогдаад байд юм дотор одоо тэгэл. Танд хүнтэй уулзаж байгаа юм шиг тэр уул хат ирдэг харагддаг юм байна л. Харагдах юм байхгүй л тэгтээ сэтгэл тэгж харагддаг юм бэл дээ. Ястай. Энийгээр ингээл мал хариулал ингээл энэ хойлог ингээл явал ингээл явж яасан гэдэг л. Тэгэл юм буратин даван дээр гараад ирэх чинь энэ манай жарган сагсан одоо газрын зурган дээр бол цэнгэл хайрхан гэж. Манайхан цастай хайрхан гэдэг яг тийнэ хажууд цусч ирсэн хөвгтэй байхгүй. Тэр уула харахтлаг киноны юмс гоошд юм байлаа ерөөс. Min дээрээс нэрхэн кок миний шаач олон төмниймийн заяа сакүйсэн төвших болтгүй. Хөрөө. Салаа болсон салааны эзэн савдаг зогтгаа хөрөө. Сангэрцэг болсон завааны эзэн савдаг зогтгаа хөрөө. Өвлийг өнтөд авч уран хавртаа унд тарган цайхан зулах болтгүй. Тэр маань төвшин төмөн олон маань амар амлан байгаа. Одоо ийстүүгээд энэ улаан цуух гэдгээр улаан хавчуугаар гараад явжалаа тэгээд. Залуу цагаа бодаад одоо нас ахаар хүн уул уссаа их бодох юм. Күнээ нутагт явсан ч гэлээ уул уссаа зүйдлээд байд юм байлаа. Одоо тэгээд хоолоо зангираад уул уссаа харахаар багын залуудаа явж яасан бүх юм бодогдож байна. Ямар ч ард түмэнд зүгээр л эдээшиж дассан өвөг дээдсийнхээ нутагт амьдрахыг хүсдэг
бусадтай адил тэгш эрхтэйгээр харилцаж адил тэгшээр үнэлэгдэхийг хүсдэг. Энэ эрх, энэ хүсэл эрмэлзэл Баян үлгийн казах иргэдэд ч Урайхай, Туваа, Дөрөвд иргэдэд аль алинд нь бий. Гэхдээ өнөөдөр Урайхай, Туваа, Дөрөвд нарт илүү хамаатай болж хувиржээ. Нүдчихгүй цасан шуурган дундуур ирэлд гарсан бидний хідэн сэтгүүлчдийн эрлийн үзүүрт өртсөн хоёр дахь сэдв нь уугуул Урайхай, Дөрөвд, Туваа иргэдийн эрх ашиг хөндөгдөж буй асуудал юм. Монгол улсын засгийн газраас нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хороонд илгээсэн 4-р илтгэлд Баян үлгийн аймагт үндэсний цөөнх амьдардаг бөгөөд театр, дуу бүжгийн чуулга байдаг гэжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооноос тус илтгэлийг хэлэлцээд өгсөн зөвлөмжөндөө казах иргэдийг үндэсний цөөнх гэж үзэхээс гадна бусад үндэсний цөөнхийн асуудлыг гаргаж тавихыг зөвлөсөн байна. Манай төр засгийн бодлогоч казах иргэдийн эрх ашигыг хэлбийлэгчхгүйг анхаарч хичээж ирэв. Монгол улс үндсэн хуулиндаа цөөнхийн эрхийг баталгаажуулж хэл, шашин шүтлэг, ёс заншлыг хүндэтгэх нь тусгав. Гэхдээ одоо бол Баян үлгийн аймаг дэх нутгийн уугуул Урайхай, Туваа, Дөрөвд иргэдийн эрх ашигыг эргэж харах цаг болжээ. Урайхай, Дөрөвд, Туваа иргэд хэд цөөнх болсноос тэдний хүүхдүүд их хэлээрээ боловсрол авах боломж хязгаарлагдмал болсон байна. Ялангуяа хөдөө сумдад. Өлгий хотод ганц монгол хэлээр сургалт явуулдаг 2-р 10 жилийн сургуульд алсын сумаас илгээрж суулгах байр сав, садан төрөл танил үгүй. Цөөнхийн зовлон ихээ. Ажил олддоггүй, нэгэнд нь ажил олдсон ч гэр бүлийн хүн нь ажлын байргүйгээс тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй. Баян үлгийн аймаг дэх Урайхай, Дөрөвд, Туваа иргэдийн сонгогдох эрх ямагт зөрчигддөг. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэг төлөөлөгч сонгогдсон. Аймгийн захиргаанд 2 хүн мэргэжилтэн ажилладаг. Баг сумын удирдлагад Урайхай, Туваа иргэд цөөхөн. Уг нь 1924 онд анх дугаар үндсэн хуулийг батлахад казахын 4, Урайхайн 3 төлөөлөгчийг бодлогоор сонгон оруулж байжээ. Социализмын 70 жилд ч энэ бодлого тасарсангүй. 2024 оны сонгуулийн томсгосон тойрогт зөвхөн Баян үлгийн аймгийг дангаар тойрог болгосон нь энэ үндэсний квотын бодлого үргэлжилсээр бүг илтгэнэ. Монгол төрийн бодлого энэ. Өнөөдөр Баян үлгийн аймгаас сонгогдсон улсын их хурлын гишүүн, төр нийгмийн зүтгэлтнүүд, аймгийн удирдлагууд манай казах түмний эрх ашиг гэж ярих боловч Баян үлгийн Урайхай, Туваа, Дөрөвд иргэдийнхэн асуудлыг яагаад ярьдгүй юм бэ? Цингэл суманд байгаа Туваа багчуудын эрх ашигын тухай яагаад ярихгүй байна вэ? Баян үлгийн аймагт байгаа уугуул монголчуудын өв соёл, хэл, хэлц, уламжлалын хувь заяанд яагаад санаа зовхгүй байна вэ? 3 өдөр 3 шөнө дуулахад нэг дууга давтахгүй тийм баялаг өв сантай Урайхайн уртын дуу бараг мартагдлаа. Туваа хөөми Урайхай биелгээ бүдгэрчээ. Хөдөө сумдад уул усны нэрийг асуухад мэдэх хүн ховорджээ. Зарим тохиолдолд казахаар нэрлэж хэвссэн байв. Альва энэ уул усны нэр гэдэг ч юм бол ерөөсөө түүх гэсэн үг байхгүй. Дэлхийн аль ч улсууд одоо бид нар л анхаарахгүй болохоос гадаад улсуудад бол нэг газар усны нэрийг хамаагүй өөрчилжүүлдэг бүх асуудал болдог шүү дээ. Улсын хурлаар баталсан Монгол улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалтад дурдсан нэрийг өөрчлөн буруу нэр шихийг ерөнхийлөгчийн зарлагаар хориглосон байдаг. Энэ хууль Монгол улс даяар мөрдөгдөнө. Алтайн уулс бол хүн сүннүүгийн үеэс монголчуудын нутаглаж, эрхэмлэн хайрлаж, хамгаалж, дахиж шүтэж ирсэн язгуурын газар нутаг. Тиймээс ч өвөг дээдсийнхээ агуу уламжлалын дагуу Монгол улсын ерөнхийлөгчийн 2012 оны 181-р тоот зарлиг гарч Алтай нурууны ноён оргил, Алтай 5 богдыг төрийн тахилгатай болгон 5 жил тутамд тайж тахиж байх болсноос хойш 2024 оны 7-р сарын 23-нд 3 дахь тахилгын ёслолыг үйлдлээ. Их болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг баттгах, ард иргэдийнхээ эмнэгдлийг бэхжүүлж, эх оронч үндэсний үзлийг сэргээн бадраах гүн утга санаа энэхүү төрлийн тахилгын ёслолд оршдог юм. Асарлан сүмдэрлэх Алтай 5 ханы 5 богд уулын ачлалтай тэнгэр минь.
Ахуй төрийн минь айлтгал даатгал. Ард улсын минь хүсэл эрхээрлийг бодлоон сойргож. Аврал ивэлдэ ашиг багтааж. Бишиг буйнаа мөнхөд дэлгэрүүлж хөгжил дэвшлийг игнэт тэтгэж байх болтугай. Энэ бол тухайн орон нутагт хамаатай ёслол биш. Монгол улсын төрийн үйл хэрэг, Монгол түмний үйл хэрэг юм аа. Монгол Алтай сүрлэг уулс нурууд бол оюун ухаанд хүндрэлтэн анх үүссэн үлгийн нутаг гэдгийг орчин цагийн шинжлэх ухаан олон улсын эрдэмтэн судлаачид олон баримтаар нотолж, улмаар ЮНЕСКОгийн соёлын өв санд бүртгэгдсэн зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн ард түмнүүдийн бахархал шүтээн болсон ариун дагшин газар нутаг юм. Баян үлгийн Урайнхай болон Казах айлуудын ам амжиргааг харьцуулан харвал хол зөрөөтэй байна. Тийм ээ. Манай Казах иргэд хөдөлмөрч дайчин ажилд махруу зүтгэлтэй хэн хүнгүй мэднэ. Гэхдээ бас хувь хүнээс хамаардаггүй дам нөлөөлж хүчтэй байна. Олонх нь цөөнхийн зовлонг ойлгодгүй гэдэг. Одоо харин айлын шовдор хүүхэд мэт Урайнхай дөрвөд туваа иргэдийн эрх ашиг ярихаас аргагүй нөхцөл байдал бий болсон байна. Монголын төр баруун хязгаарынхан оюун санааны амьдралаа сайтар шинжиж ойлгох шаардлагатай болжээ. Бидний сэтгүүлчид энэхүү эрэлхийллээрээ Монгол ба Казахын харилцааны түүхийг сөхөж харав. Бас өнөө тулгамдаад буй гэхдээ хинч сөхөж ярьдаггүй, ярихаас айдаг, болгоомжилдог эмзэг сэдвүүдийг ч хөндлөө. Ингэхдээ алагчилж гойчлохоос альвуулах зайлсхийж сайнын сайнаар сар мууг бодит үннээр үзүүлэхийг хичээлээ. Бид үнэн мөнөө ярилцаж, сайн муугаа хэлэлцэж байж л ойлголцох боломжтой. 21-р зуунд бид аж төрж байна. Үндэсрэх үзэл үндэстнээ дүүйлгэх, бусдыг ялварлан үгүйсгэх үзэлд ирээдүй байхгүй гэдгийг Монгол казахууд аль аль талдаа гүнээ ухамсарлах ёстой болсон. Сүүлийн 100 жил бол ямарваа нэгэн аллаг, хядлаг, бослого, үүмэн янз бүрийн хувьсгалд нэг их өртөлгүйгээр сайхан амьдарч болсон юм аа. Тэ одоо тэгээд элдв дээр бие бинийгээ хэлжээж буруу юм руу орох үедээ л гэж. Хүмүүсийн амьдралын хэм маяг, үнэт зүйл, эрх чөлөөгөө хамгаалдаг арга зам өөр болж байна. Энэ бол ойлголцол, харилцан, хүлцэл, хүлээн зөвшөөрөх юм. Бидний хувьд ч адилхан байх ёстой. Айл 13 дугаар зуунд их хааны маань барьж байсан зарчим, иргэншил хоорондын мөргөлдөөн гаарч буй энэ зуунд хамгийн үн цэнтэй болон иргэн ирж байна. Бид хэнэгэнд тусгайлан хандсангүй. Монголчууд болон казахуудад, Монголын төр засгийнхан, бодлого боловсруулагчид болон Баян Үлгийн аймгийн удирдлагуудад, тус аймгаас сонгогдсон сонгогддог төрийн зүтгэлтнүүдэд Монгол казахын сэхэтнүүд нийтэд нь хандаж байна. Учир нь бид олонний дунд өдөр өдрөөр өсөн тэлж буй энэ мэд үл ойлголцлыг өнөөдөр л хамтран хэлэлцэн ярилцаж, арга замаа зөв тодорхойлон бодлогоо оновчтой гаргахгүй бол оройтох тусам ойлголцоход шийдвэрлэхэд улам хэцүү л бол. Энэ маргаад байгаа залуучууд одоо монголч тэр казахч тэр бодох ёстой нэг юм байна. Үйлдэл заавал эсрэг үйлдэлийг дагуулдаг. Тэгээд одоо мэдгүй тав тэр сайхан хөвтэй нэртэй байгаа гэвэл хоёулаа хизээч хоорондоо муудалцахгүй тийм үү? Би эхлээл одоо чамайг элдвэр хэлэл эхлүүл чи зөрөөл над руу элдвэр хэлнэ штэ. Тэгээ ингэж явсаар байгаад сүулдэ бие бинийгээ одоо үзэн ядах хэмжээнд хүрээд ингэсэн жишээ дэлхийгээр дүүрэн байна. Үүшээ Монгол миний их орн шүү дээ. Юуг нь бодоод байгаа. Би бодохгүй шүү дээ. Бодохгүй миний их орн ч Монгол шүү дээ. Ер нь монголчууд маань ч казахууд маань ч гэсэн ойлгох хэрэгтэй байна. Дэлхий дахин хувилтанд орж байгаа шүү. Ойрын 20 жил бол янз бүрийн мөргөлдөөн дайн явна. Явах одоо газрууд их ойлгомжтой төрүүчээсээ гал асаад эхэлсэн шүү дээ. Тийм учраас сайхан тайван амьдрал газраа тайван л байлгахыг хичээж үзээрэй л гэж бодох юм. Буруу юм дуудаж авчираад гэртээ гал тавьчвал өрснөл зов шүү дээ. Сайн юмыг сайхан сэхэтнүүд, сайн бодолтой хүмүүс хуучин түүхээ сайн мэддэг, цаашид ирээдүйд хаа хүрэхээ мэддэг сайн хүмүүс ургуулж хэлжүүлэхэд төлөө явдаг шүү. Тэгжээж л дандаа хорвоод сайн сайхан илтсэн байдаг. Монголын нутгийн бүрэн бүтэн байдал манай хасаг иргэдийн хамгийн гол асуудлын нэг нь. Баярлалаа. Их орон тань байх болтугай. Ямар гоё хэлж байна. За. Баярлалаа. Монгол казах ялгалгүй бид нэг л их оронтой. Эвтэй байж их орноо бүрэн бүтэн байлгаж хөгжүүлэх нь
өндөр их Алтай хаан талыг өгч байж авсан тусгаар тогтнолоо батлан хамгаалах нь бидний сэтгэл ухааны хэрэг билээ. Эхийн ариун цагаан сүү шиг их Алтай хаан сүүн голоос ундаалдаг Монгол казах зон олон маань өн мөнхөд амар амгалан төвшин сайхан орших болтугай гэсэн чин сэтгэлээс энэ хүү нэвтрүүлгээ бэлтгэлээ.